Бид хоёр одоо ерөнхийдөө яг холбоо харилцаатай байгаа. Яг хөдөөний залуучуудыг жоохон бүрэг талтай байж магадгүй гэж бодсон. Тэгсэн чинь ингээд шал эсрэгээрээ бүр амар нээлттэй. Одоо миний хонхны баяр 5 сар хавцаа болох ах. Тэг би бас өөрөө ирэх ах гэж найдаал хүлээгээл байж байна. Сэмбэцано хотын мөсгөө хөдөө нутгийн нэвтрүүлгийн оролцогч Нандин Цэцэг байна. Шихиотын их сургуулийн одоо 4-р курсын оюутан эрх зүйчээр сурдаг. Ер нь бол гэр бүлээрээ аягүй их үздэг байсан. Тэгээ манай дүү ер нь бол намайг ингээ за ингээ анкет явуулж чашд хүүдхүү гэсээр агаал тэгэл анкет явуулаад тэгэл манай ИТВ-гээс холбогдоод тэгэл оролцсон доо. Яг тэгээ очиж байгаа хугацаанд ерөнхийдөө бол бас замд цасан шуурга болоод тэгээд бас баян онгортой 1 хоног өнчгөр болоод тэгээ залуутайгаа яг 1 хоногийн дараа ингээд бас уулзсан. Тэгээ ер нь амар адлын явдалтай байсан гэх юм уу. Тэгээ ингээд ийм олон ингээд бартаатай юмыг туулаад нөгөө залуутайгаа уулзахад бол надад бол тэгдэл бол тэгтээ айгу гоё байсан. Тэгээ яг нөгөө нэг сонирхчихс яг миний ингээд сонирхлын залуу байсан гэх юм уу. Хөдөөний залуу болохоор надаас ах агаах гэж бодчихсон. Насны хувьд тэгсэн чи яг чицүү байсан. Тэгээ хажууд нь бас хүндэт харуул. Бид хоёр одоо ерөнхийдөө яг холбоо харилцаатай байгаа. Тэгээ нөгөө нэг сүлжээ авахгүй штэ яг тэр хөдөө нь яг байдаг газар нь гэртэн сүлжээ гэдэг байхгүй юу? Тэгэл ажлуудаа амжуулчаал уулан дээр гараал наттай ирдэг та. Ер нь амар сэтгэлтэй тэгэл ер нь ингээд хамт байхад айгүй юм одоо нэг юм түшиг толгууртай гэх юм уу? Хамт байх хугацаанд ер нь дандаа ингээд намайг эрхлүүлдэг. Тэг би ч бас өөрийг нь эрхлүүлнэ. Тэгэл нэг хоёр биений эрхлүүлсээр агаал ерөнхийдөө таардаг гэсэн. Яг хөдөөний залуучуудыг жоохон бүрэг талтай байж магадгүй гэж бодсон. Одоо нөгөө нэг тэгсэн чи ингээд шал эсрэгээрээ бүр амар нээлттэй. Наваг баг ярихгүй өөрөө яриад явцдаг. Тэгэл айгүй хөвгөлтэй гэх юм уу? Жоох юмыг л маа золгоол ингээд намайг бүр ингээд байнга нийлэгдэг. Тэгэл хажууд нь байх юм бол инээсээр агаал таардаг. Хотын залуучууд айгүй нээлттэй штэ. Тэнгуут гай урлын хувьд бас айгүй нээлттэй байсан. Тийм болохоор надад бол их амар ялгаа бол мэдрэгдэггүй. Одоо миний хонхны баяр 5 сар хавцаа болох ах. Тэг би бас өөрөө ирэх ах гэж найдаал хүлээгээл байж байна. Миний бодлоор зүгээр яг ингээ ган урал бит хоёрын хувьд илүү одоо ингээд хинтэйгээ илүү ингээд нээлттэй байсан баг. Зүгээр ингээд хин одоо энэ нэвтрүүлэг юм чи ингээд ярьчээл ингээд таалагдах байх, ингэж байх, тэгж байх гэж бит хоёр өдөөсөө бодоогүй хин энэ зүгээр л яг юм хоёулахнаа байгаа юм шиг мэдрээл тэгээл яг хинийгаа илүү сайн мэдхийг зорьсон болохоор илүү ингээд нэг нээлттэй ярьсан баг. Тийм болохоор л илүү хүрсэн баг гэж бодож байна да. Манай өвөө эмээ ер нь бол хөдөө амьдардаг гэсэн шүү дээ. Тэгэл угаасаа ингээд жоохон байхдаа айгүй хөдөө очих дуртай охин байсан. Тийм болохоор ер нь ингээд багасаа ингээд хөдөөний амьдралыг багасаа ерөнхийдөө мэддэг. Тийм болохоор хурдан сураад дасан зохицох чадвар гайхах л гэж бодож байна. Гэтэ ингээд ган урал хаана амьдрна гэх нүү тэрнээс шалтгаалах ах та. Хүмүүсийн хувьд айгүй ингээд унтаад өглөөс ирээд ирэнгуй тэгэл амар их ингээд мэдэгдэл хөөхөө ингээд юмнууд битцсэн. Тэгэл хамгийн их гоё сэтгэлдлүүд нь гэх юм бол нэг хотын охин мөртлөө ингээд айгүй хүмүүжлтэй охин байна. Хотын охин байж одоо нэг хүнтэй зөв мэдлээ сурцсан охин байна. Аав чинь сайн хүмүүжүүлжээ гэсэн юмнууд айгүй их ирсэн. Тэгээ энэ ч гэсэн айгүй их баярлж байгаа. Манай аав хоёр бол намайг үнэхээр сайн хүмүүжүүлсэн гэж дотроо ингээд хувьдаа боддог байхгүй юу? Тэгээ манай аав хоёр айгүй мундаг хүмүүс эдийн. Тэгээ манай ээжийн хувьд надаа ингээд нэг хэлжсэн үг нь ердөөсөө ингээд санан сэрдсэ гардаг байхгүй юу? Миний охин хүнийг хайрлж ийж хайрлуулдаг шүү гэд яг л тэр үгээр нь л явж байгаа юм шиг санагддаг. Тэгээл нөгөө яг хүнийг эрхлүүлж ийж намаагаас нөгөө маань эрхлүүлнэ шүү дээ. Яг л тийм байдлаар ерөнхийдөө бол ган хүрэлтэй харьцсан гэх юм уу? Яг нэвтрүүлгийн маргааш нь аав хоёр нь хоёулаа надтай ярьсан. Тэгэл миний охин сайн явж очсон уу гэл. Тэгэл ер нь бүгдээрээ л айгүй юм дулаахан хүмүүс тэгэл бүгдээрээ явхад үнсээл за манай бир олно шүү гэл үнсээл явуулсан да. Аав хоёроос тэгэл юу ёстой хөөхөн хүү байна гэл. Ямар хөөрхөн яриатай юм бэ? Ёстой сэргэлэн хүү байна гэл. Хоёуланд л таалагдаад байсан да. Ингээ хөдөө орон нутгад ер нь эмхтэй хүн айгүй цөөхөн санагцаа яг ингээд тухайн суманд очоод аймагт нь очоод тэг ингээд явхад бол суманд бол ер нь бол эмхтэй хүн айгүй цөөхөн харагдсан. Яг юм хөдөө ийм гоё амьдрал бас байдаг шүү гэдгийг л харуулахад зорьсон нэвтрүүлэг авах гэж ерөнхийдөө бодож анх орсон. Болцоо айгүй догтлолтой байсан. Тэгэл би өрдөөс нүг хийж үзээгүй юмнуудаа анх удаага ингээл хийгээл анх удаа ирэхтэй хүн надад тийм гоё ингээл гинтийн бэлэг барайл бүх зүйл ингээл чин сэтгэлээсээ хандаал хин хинэн тэгэл нэгэндээ айгүй гоё татагдсан. Юм бүр хотын болцоос гоё юм чи хөдөөний болцоо чаа. Надад нэг гинтийн бэлэг барихтаа нэг аймгийн сумынхаа нэг соёлын төв ордон дээр ерөнхийдөө гинтийн бэлэг
барьсан байхгүй юу. Тэгээд соёлын төв орныхон тогтчил айгүй надад хөөрхөн санагдсан. Тэгээл ингээл байхгүй юм баг байхгүй дуу бичдэг тийм тустай юм студид хүртэл ингээ байсан. Тэг ингээ хөдөө орон нутагт гэхээрээ л одоо нөгөө нэг юм хөгжил байхгүй гэж бас бодоод идэг юм шиг байлээ. Хүмүүс тэгээд тэгсэн чинь ингээ бүр шал эсэргээрээ айгүй хөөрхөн тогтчилттай байсан. Тийм болохоор ерөнхийдөө бол хөдөө орон нутагт тэгсэн ерөнхийдөө бол хүн хичээх юм бол гоё амьдарч болно. Одоо ингээ залуучууд бид нэр хөдөө орон нутагт очиж ижил ерөнхийдөө бол тухайн сум дүүргийг ерөнхийдөө хөгжүүлэх гол үндэс суурь нь болно шүү дээ. Тийм болохоор одоо тэнцээс гоё амьдрал бас бүтээж болно шүү. Болохоор юм байл шүү залуучуудаа. Тэгээд хот гэлтгүү ер нь бол хөдөө орон нутаг аймаг руугаа очиж амьдрахыг бүүндөө зарцгаая гэж хэлээ да. Миний хонхны баяраар ирэх ахаа гэж найдаж хүлээж байгаа. Тэгээд заавал ирээрээ. Тэгээд ирэхгүй бол би гомдсон шүү.